За тэмцлийн хугацаанд бол бид хэд зүгээр л үндсэн цалингаа нэмэгдлэе тий. Мэдээж үндсэн одоо хөдөлмөрийн тухай хууль дээр бол нэмэгдэл одоо үндсэн цалингаас нэмэгдлүүд олгорууд нь олгогддог тийм үү. Тэр чинь үндсэн хуулиндаа юунда хөдөлмөрийн тухай хуулиндаа байж байгаа. За тэгвэл бид хэдийн тэмцэл хөдөлгөөн бол бидний амжиргаанд бол яг нь хүрэлцэхгүй байгаа даа. Үндсэн цалин маань нэмээд түүнээс одоо олгогдох тий нэмэгдлүүд маань өгөөч гэдгийг одоо жагсаал цуглаан хийсэн. Тэрнийхээ үр дүнд ч гэсэн бид нар гэрээ хэлцээрээ хийж чадсан. Тэгвэл хамтын хэлцээр дээр бол нэмэгдэл хөлс болсон түүнтэй адилтгаагаар нь олгогдно гэж одоо цагаан дээр хараад бичсэн байгаа боловч энэ дээр бол тогтоол одоо шийдвэр тушаалууд нь юу гэж гарч ийнэ гэхээр за 30% нэмсэн байна. Одоо нэмсэн тушаал гарч байгаа боловч одоо нэмэгдлүүдээ болохоор хуучин одоо өгсөргөсгүй болсон байгаа тушаалаас 25 оныхоо 24 оныхоо нөгөө цалингаасаа нэмж бодно гэсэн юм утга ойлгомжгүй зүйл хийж байгаа байхгүй. За тэгвэл тэр хуучнаараа бодоод үзэнгүүт 30% цалин нэмэгдсэн. Заримных нь тэрнээсээ цалингаасаа хүртэл яах вэ гэхээр доош өмнө нь авч ирсэн цалингаасаа доош орсон байх шүү дээ. Зарим хүмүүсийн зөрөө нь болохоор яаж гарч ирнэ гэсэн чинь 100 мянга 200 мянгаар л одоо нэмэгдэж юм ба. За миний тухайд хэд одоо жишээ нь би түүгийн 7 орж цалинж ихээр сая 340 мянган төгрөгөөр цалинж исэн бол одоо 30% нэмэхээр сая 742 болж байгаа байхгүй. Тэгэнгүүт бусад бүх нэмэгдлийн хасчингууд би сая 742 мянган төгрөгөөр авах болж байна. Тэрнээсээ бүх татваруудаа төлөнгүүт надад миний гар дээр хэд унах вэ? Дээрээс нь бид нар яах вэ гэхээр нөө зээл, үр зээл, өглөг авлага гэдэг 48 байгаа тийм үү. Тэгэхээр ийм асуудлууд зөндөө байгаад байна. За манайх бол яадаг вэ гэхээр эрдэм шинжилгээний байгууллага учраас энэ эрүүл мэндийн яамны харьяа тий нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байна. Энэ дээр жишээ нь хэд одоо дөрвөн шатлалаар бид нэр ингэж одоо цалин өгдөг дөрвөн өөр төлөлөөр. Тэгэхээр энэ дэр түүш төм одоо юу төв эм гэсэн юм дөрвөн шутлал байгаа байхгүй. Тэрэн дээр манайх эрдэм шинжилгээ буюу одоо судлаачид маань байдаг, эрдэмтэд маань байдаг. За энэ 44 хүний асуудал бас яригдж эхэлж байгаа. Яасан бэ гэхээр эрүүл мэндийн яамнаас гарахдаа төв эм, төв гэсэн ийм гурван шатлалаар гаргацсан. Боловсролын яам бас гарахдаа яасан гэхээр тэр гурван шатлалаар гаргасан. Өөр юу байхгүй. Тэнгүүч шинжлэх ухаан буюу төв шуу гэдэг шатлалгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд энийг болохоор яа гэхээр эдийн засгийн хөгжлийн яамнаас гарсан одоо шинжлэх ухааны байгууллагын гаргаснаар бол 15% нэмэгдэж байгаа байхгүй. Бүтэн жилийн хугацаанд. Тэгэхээр эрүүл мэндийн яамны харьяа дээрээс нь цалингаа авдаг байж яагаад энэ хүмүүсийн эрх зөрчдөд байгаа салбараа яагаад мэдэхгүй байгаа юм бэ? Дотор нь ямар шатлалын ямар одоо хүмүүс ажилддаг вэ гэдгээ судалж иж одоо нөгөө одоо ажиллаар ханган тэр хүмүүс ямар одоо ажил нэхэж авдаг вүлээ тэрнтэйгээ адилхан цалин хөлсөнд өгөх хэрэгтэй болно. Тэнгүүд одоо эрдэм шинжилгээний ажилтнууд маань яаж нэхэрэ урд нь авч ирсэн цалингаасаа хүртэл доош болчихж байгаа байхгүй. Тэгээд нэмэгдлүүд байхгүй. Энэ дээр бол маш их бухимдалтай. Дээрээс нь одоо 1 сарын 30 одоо 28 болж байна тийм үү. Тэгэхэд бид нар үр зээлээ төлж чадаагүй. Дээрээс нь яаж юм гэхээр та хэд маань энэ удаадаа яах нь одоо санхүүгийнхаа юу өөртөө шийдчихээ тий үр зээлүүд өгчий гэж байна. Миний тухайд бол би нэг зээлэж өгч чадаагүй л явж байна. Тэгэхээр энэ асуудлууд яаж юм гэхээр энэ хохирдлыг манд бид нар төлж өгч чадахгүй байхгүй төгөхгүй харин цалингаа авч үлдэх юм болох гэдэг. Тэгэхээр энэ дээр бол маш их бухимдалтай байна. Зүгээр сууж чадахгүй байна. Дээрээс нь бид нар бол үнэхээр ингээд нүүр харж ингээд инээнгүүтээ буцаж хараад хутгаж хааж байгаа тий буцаж хараад муулж байгаатай ялгаагүй байна. Тэгэхээр хэрвээ одоо засгийн газар гэдэг чинь бол ажил олгогч гэдэг юм уу? Эрүүл мэндийн яам бол бидний яах нь ажил олгогч байгаа даа. Тэгвэл эдгээр маань яг ингээд хэлцээрийн ширээн дээр суугаад хийж байгаадаа хэлсэндээ хүрдэг байх юм бол үйлс хоёр нь зүрдгүү байх юм бол одоо ажиллаж байгаа ажилчид бидэн маань хүртэл яах нь сэтгэл ханамжтай ажиллах их бүрэн боломжтой байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбар гэдэг чинь бол зөвхөн хин дуртай нь орж ирээл шууд ингээд яадаг салбар огтосоо биш онцгой тий хариуцлага өндөртэй ийм салбар байна. Тэгэхээр энэ салбар дээрээ жоохон анхаараач яагаад ингээд боловсрол эрүүл мэндийн салбараа ингээд орхиж байгаа. Тэгэх юм бол дараагийн салбар чинь ганхаж хэлнэ. Энд дээр анхаараач гэдэг зүйлийг л